Найруулагч Кристофер Ноланы алдарт бүтээл Мементог мэдэхгүй хүн зөөхөн байх. Гол дүрийн залуу шинээр ой санамж үүсгэх чадваргүй болсон хэдий ч их нэрийг нь хөнөөсөн мөн өөрийг нь зэрэмдэг болгосон этгээдийг мөрдөж буй талаар гардаг. Кино эхлэл болон төгсгөлөөсөө зэрэг үргэлжлэн үйл явдлын голд нэгэн цэг дээр ирж дуусдаг. Хар цагаан хэсэг нь үйл явдлын эхлэлийн цэгээс эхлэж цаг хугацааны дагуу өрнөнө. Энэ хэсэгт онцгийн үйл явдал гардаггүй бөгөөд голдуу Лео өөрийнхөө өнгөрсөн түүхийг ярьж өгдөг. Мөн Лео энэ хэсэгт ой санамж алдаж буй хэсэг байдаггүй тул үйл явдалд ямар нэгэн доголдол гардаггүй. Харин өнгөтөр үзүүлдэг хэсгүүд нь төгсгөлийн цэгээс эхэлдэг бөгөөд цаг хугацааны хувьд уруу байдлаар үргэлжилдэг тул дараагийн үзэгдлийг урьдчилан таамаглахад хэцүү бөгөөд тухайн үйл явдлыг тусдаа шинэ үйл явдал мэтэр хүлээж авахаас өөр аргагүй байдалд оруулдаг. Гэсэн хэдий ч киног бүтэн үзсний дараа үйл явдлын өрнөлийг жагсааж үзэх юм бол киноны үйл явдал маш энгийн бүтцтэй байдаг. Лео уцаар нэгэн цагдаатай ярилцсан. Цагдаа түүнд их нэрийг нь хөнөөсөн гэмт хэрэгтэн олоход туслая гэж амлана. Түүнтэй уулзахад нэгэн газар очих хэрэгтэй. Тэнд их нэрийг нь хөнөөсөн гэмт хэрэгтэн мөн очино гэж хэлнэ. Лео тухайн газар төрүүлж очин гэмт хэрэгтэн хүлээн. Хэрэгтэнч цагтаа ирэхэд Лео түүнийг хөнөөж орхино. Харамсалтай нь тэр бол их нэрийг нь хөнөөсөн гэмт хэрэгтэн биш байдаг. Ингээд Лео өөрт нь заавар өгсөн цагдаа Тэдид итгэж болохгүй гэж тэмдэглэж авна. Хэргийн газраас цугтаж явахдаа Наталья хэмээх эмэгтэйтэй уулзна. Наталья ч Леогийн нөхцөл байдлыг ойлгосон тул Тэдитэй адилаар Леог ашиглаж эхлэнэ. Гэхдээ энэ удаад Наталья Тэдийг түүний эхний хөнөөсөн гэмт хэрэгтэн гэж итгүүлж орхино. Ингээд Лео Натальягийн өгсөн мэдээллийн дагуу Тэдийг дуусгар болгодог. Дөрүүд бүгд Леог гурван өөр ашигтай байдлаар ашиглана. Лео Тэдийг худалч гэж тэмдэглэх боловч түүнд бодит үнэн хэлдэг ганц үнэн Тэди болж таарна. Харин Натальяд итгэх хэрэгтэй гэж тэмдэглэсэн байдаг боловч Наталья Леог хэдэн ч удаа хуурна. Лео осолд орохоос өмнө Сэми хэмээх хүнтэй учирч байсан гэдгээ байнга ярих боловч Лео өөрөө Сэми байх магадaltaй байдаг. Хүний ой дурсамж гэдэг зүйл бол асар хэврэг бөгөөд хуурмаг зүйл байдаг. Үүнийг 1990-ад онд нэгэн алдарт туршилтаар баталсан байдаг. Хэсэг хүмүүс дунд туршилт хийв. Тэднээс та нар бага байхдаа дэлгүүр төөрч байсан гэдгийг санддаг уу гэж асуув. Оролцогчдын дийлэнх нь тийм санаж байна гэд хэрхэн төөрч байснаа дэлгэнгүй тайлбарлаж өгөв. Гэвч туршилтыг явуулагч тэдний бага насны талаар өмнө нь судалгаа хийсэн байдаг бөгөөд тэдний хинэнч дэлгүүр төөрч байсан тохиолдол байгаагүй юм. Тэд зүгээр л хуурмаг ой дурсамж цохиожчихсан байжээ. Хүнд унтах, идэх, баясах зэрэг янз бүрийн хэрэгцээ байдаг. Сэтгэл зүйн үндсэн хэрэгцээний нэг бол өөрийн талаар болон гадаад орчны талаар ямар нэгэн төсөөлөлтэй байх. Уг хэрэгцээг хангаж чадахгүй яваас хүн оршин тогтнох чадваргүй болно гэдэг. Насанд хүрсэн хүн аль хэдийн өөрийн болон гадаад орчны талаар тодорхой төсөөлөлтэй болсон байдаг. Харин бага насны хүүхдэд уг хэрэгцээ хараахан хангах боломжгүй байдаг тул өргөж эцэгхийн анхааралтай байх хэрэгтэй байдаг. Өөрийн талаар хэн бэ гэдгийг мэдэж байх нь маш чухал. Жишээ нь хэн нэгэн тань дээр ирээд өчигдөр өөрийг чинь нисэж байгааг харсан гэвэл итгэх үү? Мэдээж хэн ч тийм зүйлд итгэхгүй. Энэ нь бидний өөрсдийн талаарх төсөөлөлтэй зөрчилдөнө. Бид өдий хүртэл туулж ирсэн амьдрал дээр үндэслэн өөрийн талаар ямар нэгэн төсөөлөлтэй болсон байдаг. Мөн бусад хүмүүсийн талаарч адил. Уг өөрийн талаарх төсөөллийг identity гэдэг. Бат өөрийгөө бат гэж итгэх, болд өөрийгөө болд гэж итгэх нь түүнд identity байгаагийн илрэл. Хэрэв identity чинь бүрэлдэхүүн байх хаваас хүн өөрийгөө ниссэн гэдэг хуурмаг зүйлд ч итгэх эрсдэлтэй байдаг тул оршин тогтноход ноцтой хүндрэл үүснэ. Identityтэй байна гэдэг нь яг ямар байхыг хэлдэг талаар философт олон янзаар тайлбарласан байдаг. Түүн дотор psychology continuous theory гэж байдаг. Уг онолоор хүн identityтэй байх, түүнийг хадгалах нь хүний ой санамжаас шалтгаална гэдэг. Жишээ нь өөрийнхөө 10 жилийн өмнөх зургийг хараад энэ бол би мөн гэж хэлхийн тулд тухайн үйл явдлыг санаж байх хэрэгтэй. Эсвэл санах ямар нэгэн хэлхий холбоо бидэнд байх хэрэгтэй. Ингэж чадвал бид 10 жилийн өмнөх өөрийнхөө талаар итгэл дүүрэн байж чадна. Цаашилбал 9, 8, 7 жилийн өмнөх зургуудад ч
мөн адил зүйл хэлж болно. Бидний ой санамж цаг хугацааны дагуу бидний түүхийг өгүүлж өгдөг учраас бид өөрсдийнхөө identity-д итгэлтэй явж чаддаг. Леогийн хувьд энэ identity нь маш эмзэг байдалд орсон байдаг билээ. Тэрээр Ослоос өмнөх явдлыг санаж байдаг буюу тэр үеийнхээ өөрийн identity-г санаж байдаг. Гэсэн хэдий ч одоо цаг дээр түүнд identity байгаа хэсэг нь киноны гол хүнддэг асуулт. Identity-тэй байх хэсэг нь хүний ой санамжтай маш нэгт холбоотой. Түрүүнд дурдсанчлан өчигдөр би нисээгүй гэдэг нь ой дурсамжаар дамжуулан нэцаагдана. Иймд бат өөрийгөө бат хэвээр байсан гэдэгт итгэлтэй явж чадна. Гэвч ой дурсамж гэдэг бол хэврэг зүйл бөгөөд 100% найдвартай зүйл биш гэдэг нь аль хэдийн тодорхой болсон. Тэгвэл батын ой дурсамж түүний identity үнэн гэдгийг батлах хангалттай баталгаа болж чадахгүй гэдэг үр дүнд хүрнэ. Кинон дээр уг талаар Лео Тэди хоёрын харилцан яран дээр гардаг. Чи ой санамжаар дамжуулан өөрийгөө хэн бэ гэдгийг хэлж байгаа бол би ой санамжаас өөр аргаар өөрийгөө хэн бэ гэдгийг тодорхойлж буй гэдгээ Лео хэлдэг. Лео нэгэнд ой санамжаа алдсан тул түүний identity-г хадгалах цор ганц арга бол зураг, шивээс өөртөө бичсэн тэмдэглэл байдаг. Харамсалтай нь түүний биедээ авч явдаг зураг, түүн дээр бичсэн тэмдэглэл нь худал зүйлүүдээр дүүрэн. Өөрөөр хэлбэл түүний бүтээсэн identity-г хадгалах систем нь яг хүний ой санамжтай адил найдваргүй зүйл байдаг. Identity-г хадгалж буй арга барил нь өөр боловч тэрээр бусадтай адил гэдэг нь түүгээр харагддаг. Тэгвэл бидний identity мөн зөв байхын тулд бидэнд юу хэрэгтэй вэ? Киноны үйл явдалд энэ тал дээр тодорхой хариулт гардаггүй. Киноны эхэнд Лео Тэди хоёр маргалтана. Лео түүнд хандан "Би бол Лео, Сан Францискогоос ирсэн" гэж хэлнэ. Гэтэл Тэди хариуд нь "Тэр бол чи биш, тэр бол өөр хүн, өөр identity. Учир нь тэр өдрөөс хойш чи өөрчлөгдсөн." Магадгүй найрлагч үгээр дамжуулж бидний identity гэдэг зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд түүнийг тодорхойлох баталгаатай зүйл байхгүй гэдэг санааг илэрхийлсэн байж болох юм.